За энэ мэдээ болохоор Праг Вильнюс чиглэлд нисэх 2 онгоцны амар тийм садар нэр. За Балтийн орнуудын хямд нислэгийн компани Air Baltic 90 оны 3 дугаар сарын сүүлээс Литвийн нийслэл Вильнюсаас Праг хооронд юм шууд нислэг хийдэг болох ч байгаа гинэ. За тэгээд энэ компани сая 148 ширхэг Airbus A220 300 маркийн онгоц худалдаж авсан юм байна. Тэгээд тэднэрээ болохоор Балтийн орнуудын одоо Латв, Литв, Эстони улсуудын хотуудаар нэрлэхээр шийдсэн гинэ. Тэгээ яг 3 улсаас тэнцүү 16 хотын нэр шилж аваад энэ шин 48 онгоцоо нэрлэхээр болсон юм байна. Гэхдээ ямар хотуудын нэрийг шилж авах вэ гэдгээр нөгөө үйлчлүүлэгчдээс олон нийтээс интернетээр ингээд санал хураалтаар шалгаруулахаар болсон юм байна. За нийтдээ ингээд 300 бишээ нийтдээ 232 хотын нэрэн дээр санал асуулга явуулсан байна. Тэгсэн чинь жигсаалтын 1-р болохоор бүр эрс давуу байдлаар Эстоны 300,000 орчин суугчтай нэг хот шалгарсан. За энэ хот нь болохоор чехүүдийн ачаар шалгарсан. Ямар хот вэ гэхээр Тада Кунда гэдэг хот. Кунда гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манайхаар бол П гэсэн үг. Эмэгтэй хүний бэлэг эрхтнийг доромж утгаар хэлсэн. Мэдээж Балтийн оронд бол энэ ямар ч тийм утга байхгүй. Чех хэлэндээ л тийм утгатай. Тийм ч учраас яг энэ нөгөө жагсаалтан дээр бүр амар эрс давуу байдлаар ялчаар нь Балтийн орныхон айгу гайхаж хүлээж авсан гинэ. За тэгээд энэ нөгөө санал асуулга чинь энэ 100 нэлээ удаа явсан юм шиг байна. Тэгээд чехүүд бүр интернетээр чех хүнийхээ үүргийг гүйцэтгэж Кунда саналаа өгөөрэй энэ төр гэж сошиалаар давуулгаалсан гэж байгаа. Тэгээд яг хідэн саналаар 1-р байранд орсон бэ гэсэн чинь Кунда хот 265,000 саналаар нэгт орсон заяа. 2-дугаарт орсон хот нь ердөө 17,000 санал авсан ба. Амар ялалтай байгуулсан байгаа зү. За тэгээ 2-дугаарт орсон хот нь бас энэтэй нэртэй. Энэ бас Эстоны хот Пүси гэдэг хот. За гэхдээ Air Baltic болохоор ер нь бол энэ Пүси гэдэг хот нэлийн дээгүүр орох байх гэсэн таамаглалтай байсан. Яагаад гэхээр англи хэлний үг болохоор тэ ер нь бол таажсаа гэхдээ тэр Кундаг бол ерөөсөө таамаглаагүй байсан их гайхсан гэж байна. За тэгээ 3-т нь болохоор 9,000 орчим саналаар Эстоны нийслэл Таллин хот орсон байна. За дашрамт дуртахад болохоор 3 улс дээр ингээд тус тустай санал хураалтыг явуулсан гэсэн шүү дээ. Тэнгүүд энэ 3 улсын нийслэл хотууд нь гурлаа 3-р байранд орсон байна. 1-2 дугаар байранд дандаа тийм жижиг хотууд орсон билээ. За тэгээ санал хураалтын дараа хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Air Baltic-ийн хэвлэлийн төлөөлөгчид яг ялагч болсон хотуудын нэр тэдний онгоцон дээр бичигднэ гэдгийг баттгаж мэдгдсэн байлээ. Тэгээ магадгүй эх жилээс Праг Вильнюс чиглэлд тэр Кунда гэдэг Пүси гэдэг онгоцсууд нь нисэх баха гэдэг жилээ. За эх оноос энэ явж эхлэх нислэг нь болохоор 7 хоногт 2 удаа буюу пүрэв нэм гаригуудад байх юм байна. Үнийн хувьд болохоор айгүй боломжийн. Экономи англи нь 65 евро, бизнес англи нь 299 евро гэж. Тэгэхээр эх хавар зунаас Балтийн орнууд руу бол ийм гоё хямдхан хэрнээ сонирхолтой нэртэй онгоцоор нисэж болох нь шүү.